Сайн байцгаана уу итгэлийн ахын дүүсээ. Та бүхэндээ эсний өдрийн мэндийг хүргэе. Амьд үгийн мэдээнд анхаарлаа хандуулно. За та бүхэндээ эсний өдрийн мэндийг хүргэе. Тэгээд шалгон бус, ургац бус хамтарч чөлөөлтийн сайхан сургалт маань амжилттай болж өндөрлөө. Тэгээд чөлөөлт сургалтанд маань нийтдээ 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй эсний ашгүй дотор эснээс суралцсан, эснийг илүү их таньж мэдсэн гайхалтай цаг байлаа. Тэгээд үнэхээр ариун эсний гайхалтай чөлөөлт болж олон хүн өөрсдийгөө олж харсан. Эзэн надтай хамт байхад үнэхээр би энэ бүх зүйлийг давах ёстой юм байна. Тэр үйл уучлал, хорсол, гомдол, буруутгал энэ бүх зүйлийг олж харсан тийм гайхалтай цаг байсан. Тэгээд өнөөдөр 3 хүн усан баталгаанд орлоо. Юуны төрөнд өнөөдөр амар онцгой өдөр байсан гэдгийг хэлмээр байна. Тэгээд ер нь бол их амар олон зүйл ойлгож мэдлээ. Ялангуяа өнгөрсөндөө зурлаж болохгүй, бүгдийг уусгах хэрэгтэй гэх мэт. Ер нь их л ухаалаа да. Хичээлүүд маань их ойлгомжтой бөгөөд надыг үнэн зөв санагдтыг. Усан баталгаа хийсний дараах сэтгэл гэвэл ингээд ялч өнгөрснөө хаяа дахин шинээр төрсэн мэдрэмж өглөө. Мөн хамт олон зэгс үнэхээр дулаахан найрцаг яг л гэр бүл шиг минь хандсан үнэхээр их баяртай байна. Сэтгэл маань маш сайхан байна. Эдгэрэл уучлал гэсэн сэдвэр хичээл орсон. Мөн дээрэс нь эзэн бурхан гэж хинбэ талаар, мөн дээрэс нь усан баптизмын талаар, мөн дээрэс нь ариун сүнсний талаар бас айгүй ойлголт тэлсэн. Тэгээ өнөөдөр маш сайхан сэтгэлтэй байна. Баярлалаа. Өнгөрсөн хугацаанд сургалтанд хамрагдсан бүх хүмүүстээ маш их талархаж байна. Тэгээ өнөөдөр бас хичээлийг заасан бүх пасторуудаа маш их талархаж байна. Хамт үйлчилсэн бүх хүмүүстээ бас үнэхээр талархаж байна. Эзэн та бүгдийн маань бүхэл амьдралын талбар дээр эзний гайхамшигтай өрөөл бэлгэн дүүрэн байх болтугай гэж хэлж байна. Альфа бүсийн цуглаан өнгөрөгч лав гарагт 19 цагаас болж өнгөрлөө. Цуглаан дээр пастор Сүхочир давхар хамаарал сэдвээр хичээл орж, эрүүл бус харилцааны хүлээснээс ангижирч, өөртөө итгэх итгэл болон сэтгэл хөдлөлийн бие даасан байдлаа эргүүлэн олж авах тухай сонирхолтой сэдвээр суралцсан ерөөлтэй сайхан цаг байлаа. Өнөөрөө давхар хамаарал гэсэн сургалтанд суулаа. Тэгээд ерөнхийдөө тухайн сургалтаар дамжуулаад хүний ерөн сэтгэл зүйн асуудлууд гэдэг юунаас шалтгаалт юм бэ гэдэг яг нөхцөл байдлуудыг бүгдийг таньж мэдэж авлаа гэсэн үг. Тэгээд амьдрал дээр болж байгаа бүхий л нөхцөл байдлууд, үйл явдлууд яг хаанаас их үндэстэй юм. Хэрвээ энэ их үндэс миний амьдралд байгаа бол надад байгаа бол би эндээс яаж хэрхэн идэгрэх вэ гэдэг бүх арга замуудаа сурч авлаа. Тэгээд хүмүүстэй ч гэсэн хандаж хэлэхэд яг бурхнаар хайрлагдсан гэдгээ мэдрээд, үнцэнтэй гэдгээ мэдрээд бас энэ хичээлийг ч гэсэн сонгоод суугаад суралцаад үзээрэй гэж уриалахыг хүсэж байна. Тэгээ пастор минь заасан давхар хамаарал хичээлээс маш их олон зүйлийг олж авлаа. Бурхантай харилцаа маань хэрхэн итгэл дотор зөв өсөхтэй. Мөн миний амьдрал давхар хамаарал байна уугүй юу гэдгийг бас маш нэг өөртөө дүгнэлт энэ удаа надад тэр маш их хэрлээ. Тэгээд мэдээж надад хамаарал байгаа юм байна. Хэрхэн яаж өөрийгөө илэрхийлэх вэ? Давхар хамааралдаас хэрхэн өөрийгөө эдгэх вэ гэдэг зүйлээс бас их олон зүйлийг ойлгож авлаа. Өнөөдрийн хичээлээр дамжуулаад яг бусдад харилцахдаа тэгээ бусдад мэдрэмжээ ингээд ярихдаа үйлдэлээр бус үгээрээ илэрхийлж сурах нь аягүй чухал юм аа гэдгийг би аягүй сурсан. Бүсийн цуглаандаа хүрэлцэн ирсэн нийт Альфа бүсийн итгэлийн ахын дүүстэй баярлалаа. Сайн байцгаана амьд өгчүүдээ. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За манай өсвөрийн маань цасны баяр маш гайхалтай болж өнгөрлөө.
энэ цэцний баярт ирснээрээ бус хүмүүстэй илүү нээлттэй гоё танилцаж Цуглааныхаа хүүхдүүдтэй илүү дотносоод тэгээд бүгдээрээ хамтдаа гоё ингээд хөрлөө төгжөлтөх энэ цаг үнэхээр үн цэнтэй байж чадлаа. Хичнээн ингээд даарсан ч гэсэн буцаад ингээд айгу гоё дулаан өрөөнд ороод айгу гоё хоол идээд гоё хөгжөм тоглоомоо тоглоод улам илүү сайн найзалж чадсан гоё санагдаж байна. Үнэхээр гоё хөгжилтэй туршинчтай болж өнгөрлөө. Зөндөө олон амар гоё тоглоом тоглосон. Тэгээд манай баг ялагчсандаа баяртай байна. За тэгээд миний хувьд зохион байгуулалтын багт байсан болохоор илүү сэтгэл хангалуун байна. Хүүхдүүдээ ингээд тоглож байгааг хараад, хамтдаа хоолоо идэж байгааг хараад ер нь бол ингээд нэг юм сэтгэл дүүрэх шиг болсон. Гэт гоё агаас үнэхээр зугаатай хөгжилтэй нөхөрлөж чадлаа. тэгээд үүдэн байсан ч гэсэн бид нар сэтгэл дотроо бүгдээрээ дулаахан байсан юм шүү. Сүр залуус та бүхнийг сүрийн цуглаандаа хүрэлцэн ирэхийг урьж байна. Манай цуглаан нэм гараг бүрийн 15 цагаас чуулганы том зааланд тогтмол хийгдэж байгаа. Хаанчлалын шинэ өргөө маань удахгүй сүндэрлэн босхын төлөө. Чуулганыхаа сүнслэг болон тоон өсөлтийн төлөө. Христийн ялалтыг сүм чуулганыхаа дээр тунхаглаж, итгэгчдийн амьдралд ариун сүнсний хүч илчлэгдэхийн төлөө. Агуу тушаал, агуу захирамж биелэгдэхийн төлөө. Улс эх орныхоо төлөө, залуу үе, залхамж халааныхаа төлөө итгэлээрээ нэгдэн залбирахыг уриалж байна. Амьд өгчүүд та бүхнийгээ 7 хоног бүрийн даваа, хаваг, баасан гаригуудад 7-оос 8 цагт болж буй өглөөний залбиралтаа хамтдаа залбирч нэгдэхийг уриалж байна. Өнгөрөгч даваа гарагт чөлөөлтийн үндэс сургалт маань аврал хичээлээр төгслөө. Харин маргааш буюу даваа гарагт 18 цаг 30 минутаас чөлөөлөгдсөн амьдрал сургалт тулааны мөн чанар хичээлээр эхлэх гэж байна. Хэрэв та манай цуглаанд анх удаа хүрэлцэн ирсэн бол цуглаан дуусны дараа 1-р игнэнд хүрэлцэн ирж суугаарай. Бид танд чуулганыхаа сургалтын талаар товч танилцуулах болно. Амьд үгийн мэдээнд анхаарлаа хандуулсан та бүхэндээ баярлалаа. Эх 7 хоногийн мэдээгээрээ уулзцгаая.